Цэцэн production. IDC Tours үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэж байна. Nestlé буудааны нэвтрүүлгийн маань хамгийн анхны дугаар үзэгч та бүхэнд түрүү 7 хоног хүрсэн бол энэ удаад 2 дахь дугаар маань та бүхэнд хүрэх гэж байна. Тэгэхээр Европоор аялахыг хүсэж байгаа, аялахаар зорж байгаа, төлөвлөж байгаа үзэгчдээ бол нэвтрүүлэгт анхаарлаа хандуулаарай. IDC Tours Цэцэн продакшнтай хамтран Nestlé буудааны нэвтрүүлгийг эхлүүлж байна. Сайн байна уу үзэгчдээ, та бүхэнтэйгээ эргэн уулзч байгаадаа баяртай байна. Манай 11 сарын 28-нд их Европын 8 орны аялын бүртгэл үргэлжлэж байна. Хүмүүсийн хүсэлтээр 11 сарын 6 хүртэл бүрдэх босноо дуулахыг. Манай компани үйл ажиллагаа зөвхөн Европын орноор хязгаарлагдах бус танаа гэр бүлийн, танаа хамт олонны аяллыг Ази Европын бүхэл улсуудад чанарын өндөр түвшинд зохион байгуулж байна. Та ямар нэгэн орны элчин сайдын яманд виз мэдүүлэх гээд хаана хэрхэн хандхаа мэдэхгүй байвал бидэнд хандна. Бид танд зөвлөгөө өгч таны өмнөөс ажиллая. Nestlé буудааны нэвтрүүлгээр үзэж та бүхэнд аяллахаа маршрутыг танилцуулдаг байгаа. Тэгэхээр IDC Tours компани аяллаа маршрутыг. За дээрэс нь тухайн орны түүх соёлыг товч мэдээллийг та бүхэнд хүргэдэг байгаа. Тэгвэл өмнөх дугаараараа бид та бүхэнд Берлин хотыг, мөн Амстердам хотыг танилцуулж байсан бол. За энэ удаад бид аль улсын ямар хотыг танилцуулах болоо. Үүнийг хамтдаа сонирхцгаая. Бидний аяллаа дараагийн буух газар бол Европын баруун хэсэгт оршдог Бельги улс байгаа. Тэгэхээр манай монголчууд зөвхөн нэг хэлээр буюу монгол хэлээр ярьдаг бол бельгичүүд их сайн уу. Бельгийн хойд хэсэгт оршин суугч ард иргэдэнд голланд хэлээр, харин өмнөд хэсгийн хүмүүс маань франц хэлээр ярьдаг бол зүүн хэсгийнх нь герман хэлээр ярьдаг байгаа. Энэ нь мэдээж тэдний түүхтэй холбоотой. Ромын эзэнт гүрний үед буюу манай эртний 54-өөс 51 онуудад Юли Цезар гаачуудтай дайнхын ялсныхаа дараа хэсэг бүлэг Бельги үндэстнүүдийг Британий арал руу илгээжээ. Тэд тэндээ өөрсдийн хаант улсуудыг үндэслэснээс өнөөгийн Бельги улсыг оршин тогтоох болсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Хожим 13 дугаар зууны үед Европын гүрнүүд хоорондоо ихээр дайдаг болсон. Тэдний дайн тулаанаа хийдэг байсан газар нь одоогийн Бельги улсын нутаг дэвсгэр юм. Тиймдээч Бельгийг дэлхийн дайны давцан гэж нэрийдэх болжээ. Бельги улс нь баруун Европт оршдог бөгөөд Нидерланд, Герман, Люксембург, Франц улсуудтай хэлэлдэг байна. Харин хойд талаараа хойд мөсөн далайтай хэлэлдэг далаад гарцтай орон юм. Нийт 31 мянган километр газар нутагтай 11 сая хүн амтай. Бельги нь Вант улс төдийгүй парламентын засаглалтай. 1830 онд үндсэн хуулийг гаргаснаар парламентын засаглалтай болсон боловч нутгийн хойд хэсэг нь хаант засаглалтай хэвээрүүлжээ. Тус улсад олон үндэстэн оршин суудаг учраас албан ёсны Франц, Герман, Голланд гэсэн 3 хэлтэй. Бельгийн Вант улсын эдийн засгийн их усүр нь аялал жуулчлал. Хойд далайн эрэг орчмоор амралтын газрууд их хөгжсөн байдаг. Түүнчлэн дэлхийн 1-2 дугаар дайнаас авч үлдэж чадсан хуучны хөшөө дурсгал, сүм хийд, барилгууд гээд үзэг зүйлс ихтэй учир хөрш орнууд болон өөр бусад олон орны жуулчдаар жилийн аль ч өдрөлд дүүрэн байдаг.
За дараагийн маань улсууд за Бельгийн вант улс юм байна. Тэгэхээр Бельгийн вант улсаас маш олон үзэх зүйлс байгаа. Гэхдээ маршрутын дагуу за Бельгийн яг айл хотод нь очих юм болоо. Үүнийг хамтдаа сонирхцгаая. Тус улсын хамгийн том хот нь нийслэл Брюссел. Их Карл хааны ач хүүгийн байгуулж байсан цайзнаас 1 саягаар оршин суугчдаа метрополийн хот болтлоо хөгжиж чадсан байна. Брюссел хот нь Европын холбооны нийслэл гэгддэг бөгөөд тус холбооны комисс, парламент, зөвлөл гээд бүх гол хэсгүүд нь энд байрладаг байна. Үүнээс гадна олон улсын олон байгууллага, НАТО зэргийн төвүүд мөн л Брюссел хотод байрладаг байна. Та Европын 8 орноор аялахыг хүсвэл IDC Tours Ислэ буула нэвтрүүлгийг заавал сонгон үзээрэй. Дэлхийн их тайвны бэлэг тэмдэг хэмээгддэг АФМ хэлбэрийг дуурайлахын барьсан нэгэн бүтээн байгуулалт бол Бельгийн Брюссел хотод очсон жуулчид болгоны заавал үзэх ёстой ийм бүтээн байгуулалтын нэг байгаа. Тэгэхээр архитектурын өрмөц шийдэл бүхий энэхүү байгуулалтыг дэлхийн 2 дугаар дайны дараа буюу 1956-аас 1958 онуудад бүтээн байгуулжээ. Тус барилгыг дэлхийн шилдэг үзэсгэлэнт зориулж инженер Андре Ветергийн болон Жим Поллок нар зохион бүтээжээ. 18 метрийн тойрогтой 9 ширхэг бөмбөлөг, 23 метрийн урттай 3.3 метрийн тойрогтой хоолойнуудаас бүрдэх уг барилга нь нийт 102 метрийн өндөртэй. Бөмбөлгүүдийг бүхэлд нь хөнгөн цагаанаар бүрхсэн бөгөөд тас дэлбэртэй Европын орнуудад байрлах гайхамшигт бүтээн байгуулалтуудын нэг яах аргагүй мөн. Тус бөмбөлгийн оройд гарахын тулд явган шат болон цахилгаан шатыг ашиглаж болно. 5 м/с-ийн хурдтай цахилгаан шатаар 102 метрийн өндөрт байрлах хамгийн дээд талын бөмбөлөгт хүрэхийн тулд ердөөл 23 секундыг зарцуулдаг байна. Брюссел хотыг дээрээс нь бүхэлд нь толдож болох хамгийн дээд талын бөмбөлөгт ресторан байрлах бөгөөд та зоог барианга хотын өнгө үзэмжийг толдох боломжтой. Брюссел хот нь дэлхийн сая жуулчдыг өөртөө татахын тулд олон бүтээн байгуулалтуудыг хийсэн байдаг. Тэгэхээр үүний нэг бол саяны бидний танилцуулсан атом бөмбөлгийн хажууд байрлах мини Европ парк буюу Европын орны алдартай уран барилгуудыг дуурайлан хийсэн ийм цэцэрлэгт хүрээлээ. Европын холбооны бэлэг тэмдэг болсон уг паркийг анх Бельгийн гүн Филипп 10 сая еврогийн хөрөнгө оруулалттайгаар бүтээн байгуулжээ. Дэндүү их хөрөнгө хайж бүтээсэн хэмээн тухайн үедээ шүүмжлүүлж байсан ч тус цэцэрлэгт хүрээлэн жил бүр 300 мянга орчим жуулчид сонирхдаг бөгөөд дунджаар 3 сая гаруй еврогийн орлогыг улсдаа оруулдаг байна. Инхээр гүн Филипп алсын хараатай бизнес тэтгэлгээтэй хүн байсан байна. Тус цэцэрлэгт хүрээлэн нийт 2400 м2 талбайд байрладаг ба нэгийг харьцах нь 25-ын маш өстэй бар Европын 80 орны 350 гайхамшигт байрлалуудыг жижигрүүлэн байрсан байдаг байна. Ромын Колизей, Парисын дайрхийн сүм болон Европын бусад алдартай цайз хэрэм сүмхий барилга байгууламжийг цогцлуулсан тус барилгад зочилсноор та Европын бүхэл орноор нэгэн зэрэг зочилсан юм шиг өндөр сэтгэлдээ үлдэж чадна. Аялахыг хүссэн хэн бүхэнд IDC Tours компани нээлттэй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Тэр аяллаа маань дараагийн маршрут юу юм болоо энийг хамтдаа сонирхцгаая. Дөнгөж сая Бельгийн Брюссел хотыг очиж үзсэн бол өмнөх дугаараараа Германы Берлин, Нидерландын Амстердамаар зочилсон бол энэ удаад айл холсын айл хотоор зочлох юм болоо. Үүнийг хамтдаа сонирхцгаая.
Бидний аяллаа дараагийн очих газар бол Франц улс байгаа. Тэгэхээр хайрын хот Парисаа бид мөн бас аялах болно. Тэгэхээр тус улс нь дэлхий дээр жилдээ хамгийн олон жуулчдыг хүлээж авдаг буюу нэг жилдээ 82 сая жуулчдыг нэг дар хүлээн авдаг байна. Таач бас энэхүү 82 сая жуулчны нэг нь болохыг хүсэж байгаа бол бидэнтэй хамт мөн IDC тууртай хамт Парис хотыг зориорой. Bonjour, je t'aime. Тийм ээ үзэгчтэй. Франц үнэхээр гайхалтай. Тэгэхээр бид нар Францд очих нь байна шүү дээ. Je n'avais jamais ôté mon chapeau devant personne. Maintenant je rampe et je fais le beau quand elle me sonne. J'étais chien méchant, elle me fait manger. 17-р зууны сүүл үеэс 18-р зууны ихэнх үе хүртэл Франц нь дэлхийн хамгийн хүчрэх орнуудын тоонд тооцогдож байв. Баруун Африк, зүүн өмнөд Азид маш том колони гүрнийг байгуулж чадсан бөгөөд тухайн нутгуудын соёл урлаг улс төрд ихээхэн нөлөөлжээ. Франц нь Европын холбоог анх байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй. Мөн нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулсан орнуудын нэг бөгөөд Франкофони их 8 Латин холбоо зэрэг байгууллагуудын гишүүн юм. Үүнээс гадна нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн багийн гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм а. J'étais dur à cuire, elle m'a converti, la fine mouche, et je suis tombé tout chaud tout rôti. Бүгд найрамдах Франц улс нь өмнөд Европт оршсон. Өмнө зүгийн газрын дундад тэнгисээс умард зүг, Ламаршийн хоол, умард тэнгис, дорн зүгийн Рейн мөрнөөс өрн зүгийн Атлантын далай хүртэлх нутаг дэвсгэр бол Францын үндсэн орн. Үүнээс гадна далайн чандад газар нутагтай. Франц нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдв. Нийт 64 сая 500 мянга орчим хүн амтай, уур амьсгалын 3 төлөвтэй. Баруун хэсэгтээ далайн уур амьсгалтай бол өмнө зүгт газар дундын тэнгисийн уур амьсгалтай. Харин төв ба зүүн хэсгээрээ их газрын уур амьсгалын шинж давмгаалсан байдаг. Je subis sa loi, je file tout doux. Франц бол үнэхээр ойрхон байна. Тэгэхээр Францтай очиж үзхийг хүсвэл бидний нэвтрүүлэгтээ хамт байж, Европын 8 орноор IDC Tours компани зорж хамт аялах боломжтой. FC цамхаг маань Францын аль хотод байдаг юм болоо. Үүнийг хамтдаа сонирхцгаая. Sous son empire, bien qu'elle soit jalouse au-delà de tout, et même pire, une jolie pervenche qui m'avait pas. Парисын газар нутг нь бараг 12 сая хүн амтай бөгөөд Европын хамгийн их хүн амтай метрополийн газар нутгуудын нэг юм. Парис нь 2000 жилийн турш маш чухал суурин газар байсан бөгөөд өнөө үед дэлхийн бизнес, соёл урлагийн томоохон төвүүдийн нэг болжээ. Улс төр боловсрол, үзүр үйлчилгээ, мэдээлэл, хувцсны загвар мод, шинжлэх ухаан, соёл урлагт үзүүлэх нөлөө нь томоохон дэлхийн хот байх байр суурьд нь нэмэлт нөлөө үзүүлдэг юм. Tous les somnambules, tous les mages montent. Парист ЮНЕСКО эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага, олон улсын санхүүгийн байгууллага, Парисын клуб зэрэг байгууллагуудын төвөд оршдог. Парис нь дэлхийн хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд бидний тоо жилд 30 саяас хол тавьжээ. Mais à tout prendre, qu'on se pende ici, qu'on se pende ailleurs. S'il faut se pendre, je me suis fait tout petit devant une poupée qui ferme les yeux quand on la couche. Je me suis fait tout petit devant une poupée qui fait maman quand on la touche. Тэгэхээр яг Францын
Яг юуг нь очиж үзэх юм бол мэдээж Эйфелийн цамхыг үзэхгүй алдц болно шүү дээ. Тэгэлгүй яах вэ Баска? Үнэхээр энэ гайхалтай хотыг үзэж сонирхож дуусна гэвэл бидэнд 1 жилийн хугацааж багтах нь гарцаагүй. Гэтэ бид богино хугацаанд ч гэсэн Парисын хамгийн үзүүштэй дурсгалтай ийм газруудаар аялах болно. Үүний нэг бол Парисын төмөр хатагтай гэдэгтэй алдарт Эйфелийн цамхаг юм. Францын засгийн газраас 1884 онд Францын их хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд дэлхийн үзэсгэлэн ярамгийг зохион байгуулахар болжээ. Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь уран бүтээлчдийн дунд зарласан уралдаан бөгөөд тус уралдаанд шалгарсан загвараар Эйфелийн цамхагийг босгосон байна. 81 давхар барилгатай тэнцэх хэмжээний өндөр буюу орой дээрх антенныг нь оруулаад 324 м өндөр юм байна. Эйфелийн цамхагийг 1887 оноос эхлүүлж 2 жил 2 сарын хугацаанд барьж 1889 оны 3 дугаар сарын 31-нд ашиглалтанд оруулж байжээ. 1889-с 1930 онуудад дэлхийн хамгийн өндөр цамхагт тооцогдож байсан цамхагийг барихад үнэтэй хувь нэмэр оруулсан Густав Эйфелийн нэрээр энэхүү Эйфел тавар хэмээн нэрийдсэн билээ. Түүний байгуулсан архитектурын компани цамхагийн дизайнерыг гаргаж барилгын ажлыг гүйцэтгсэн. Дэлхийн олон орны жуулчдын харааг булаасан Эйфелийн цамхаг 7300-аас 100000 тонн жинтэй ба 7 жил тутамд өнгийг нь сэргээж 50-аас 60 тонн будгаар буддаг байна. 1889 онд ашиглалтанд орсон цагаас хойш нийт 200 сая хүн тус цамхагийг зорж ирсэн ба дэлхийн хамгийн их хүн ирж үзсэн төлбөртэй дурсгалт газраар нэрлэгддэг байна. Эйфелийн цамхагийг дуурайн хийсэн жижиг хөлбөрүүд нь Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Хятад ард улс, Румын, Болгар, Казахстан, Дайн зэрэг дэлхийн олон оронд байрладаг байна. Парис хотын төвд орших бас нэгэн гайхамшиг бол мэдээж алдарт Луврын музей байгаа. Тэгэхээр нэгэн цагт Америкийн 35 дахь ерөнхийлөгч Джон Кеннеди тус музейг үзснийхаа дараа үнэхээр үүнийг үзснээр урлагийн бүтээл гэж юу байдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрлээ гэж хэлсэн байдаг. Та ч гэсэн Луврын музейг үзэж урлагийн бүтээлийг зүрх сэтгэлээрээ мэдрэх боломжтой юм а. Тэгэхээр тус музей нь Францын төдийгүй бүх дэлхийн улсын соёл урлагийн хамгийн том архив юм. Францын хамгийн алдартай газруудын нэг нь Луврын музей билээ. Лувр гэдэг нь чонын ой гэсэн үг бөгөөд энд Францын хаадуудын ангийн шилтгэн байрладаг байжээ. 5 дугаар Карл хаан Парисыг хотын дүр төрхөд оруулж тэндээ өөртөө зориулан хуучин ордны өмнө талд дахин шилтгэн бариулснаар алдартай Луврын музейн барилгын шав нь тавигдсан байдаг. Урлагийн бүтээл гэдэг гайхалтай зүйл хизээж устж үгүй болохгүй гэдгийг нотолсон ганц жишээ нь энэхүү Луврын музейн барилга бөгөөд баригдсан цагаасаа олон саад бэрхшээлтэй тулгарсан ч тэр бүхнийг даван туулж цаг үетэйгээ хөл нийлэн хөгжсөөр өнөөдрийг хүрсэн юм. Луврын музейнд баригдахаар төлөвлөгдсөн цагаасаа эхлээд л эрх чөлөөт хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болсоор ирсэн юм. Өдгөө 18 га талбай эзлэн орших тус музейн цуглуулгад ойролцоогоор 35,000 ширхэг урлагийн гайхамшигт үзмрүүд агуулгадж байгаа бөгөөд бүтээлүүд нь 60,000 м талбайд дэлгэгдсэн байдаг байна. Эртний дорн дахин, Египт, Грек, Ромын болон баримл, уран зураг, чимэглэлийн урлагийн гэсэн 6 салбар хэсэгтэй. Луврын музейд тавигдсан бүтээлүүд маш сонирхолтой, уран хийцтэй, хинэж бахархлыг төрүүлэхүйц байдгаас гадна музейн барилга нь өөрөө урлагийн бүтээл болон оршдог аж. Тус музейг өдөртөө 15,000, жилдээ 8,500,000 хүн үзэн сонирхдгоос 65% нь гадаадын жуулчид байдаг ажээ.
Хайрын хот Парист очсон жуулчдын. За тэр тусмаа хосуудын маань очих ёстой нэгэн газар байдаг. Энэ бол Парисын хайрын гүүр юм. Парис хотын төвд байрлах хайрын гүүр буюу Fonte Arts Bridge гүүрэн дээр хэдэн мянган цоож цоожлогдсон байдаг. Энэ нь хувиршгүй үнэнч хайрын бэлэг тэмдэг бөгөөд та өөрийн хайрттайгаа хамт гүүрэн дээр хайраа цоожилж байна гэж ойлгож болно. Гүүрний эргэн тойронд хайр цоожлох цоожиг зарж байдаг бөгөөд хосууд өөрсдийн нэрийг бичин цоожоо цоожлоод түлхүүрийг нь Сена мөрөн рүү шиднэ. Дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хосууд энэхүү гүүрэн дээр ирж хайраа цоожилдаг бөгөөд таач бас хайрттайгаа мөн бидэнтэй хамт явснаар хайраа цоожилж болно шүү дээ. Oh, excuse me. Oh, excuse me, how are you? Could you tell me where the post office Oh, is? my friend, Go Street, post office. Okay. Yes, sir. You in гадаад хүнөр төвшүүдэн асуугаад ах шиг байгаа л. If you turn right at the next traffic light, walk straight up the road. Okay. He's on the right. Okay. Okay. Thank you very much. Okay. Welcome to Mongolia. Okay. Чи англи хэлийг хаана ингэ төгс сурч байна? Англиар хамгийн урд ярьж сурах гэвэл Tok English гэж. Tok English. Англиар хамгийн хурдан ярьж сурцгаая. Аялалд явахад хэрэгтэй зүйлийн нэг бол яа харахгүй хэл байдаг. Та дэлхийн өнцөг булан бүрийн аль ч оронд аялахаар шийдсэн байсан. Хэлгүй болоос хэцүү шүү дээ. Тэгэхээр дэлхийн бүх улсын хэлийг сурна гэдэг бол мэдээж боломжгүй. Харин дэлхийн нийтийн хэл гэдэг англи хэлийг сурчсан байхад хаач газардахгүй. Тэгэхээр бид нэвтрүүлгээ өргөжлүүлээд манай нэвтрүүлгийн ивенттэйгч Tok English сургалтын төв дээрээс хүргэж байна. Greetings, travelers! Traveling is a great way to see the world, meet new people, and learn about different cultures. But it's much easier and more enjoyable if you can speak a little English. So why not come here to Talk English and study with us before you go? Have a great trip and good luck! Үзэгчдээ Nestle буула нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгэхээр энэ удаад бол 2 дахь дугаараа та бүхэнд хүргэлээ. Тэгэхээр цуврал нэвтрүүлэг маань араараасаа үргэлжлэх болно. За яг одоо та бүхэнд за тухайн орондоо аялах маршрутаа танилцуулж байгаа бол за аялаж ирээд бас та бүхэнд нэвтрүүлгээ хүргэх болно. За харин аялалтай хамт за энэ нэвтрүүлгийг үзээд бас аялах хүсэл сонирхол чинь төрж байгаа бол та IDC Tours руу залгаарай гэжлмээр байна. Ингээд бидэнтэй нэгдээрээ бидэнтэй хамт аялаарай гэжлмээр байна. Ингээд нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Эх 7 хоногт яг энэ цаг мөчтөө иргэн уулзцгаая. Түр баяртай.